Бодлого 7. 5-ыг үрж 10-ын хасах 21 зэрэгт жоул кинетик энерги бүхий хийм молекулын дундаж квадратлах хурд 500 м/сек бол молекулын массыг олно. За бодлого 7-ийнхаа өгөгдлийг бичье. За ЕК тэнцүү өөрөлдөл кинетик энерги тэнцүү 5-ыг үржих нь 10-ын хасах 21 зэрэгт жоул. За ийм энерги бүхэн молекулын дундаж квадратлах хурд V тэнцүү 500 м/сек бол молекулын массыг олно гэсэн бодлого байна. За молекулын массыг ихэнхдээ m0-оор тэмдэглэдэг. За m0 массыг олно. За молекулын дулааны хөлбөрийн кетийн ЕК тэнцүү m0 V квадрат хуваах нь 2 байдаг. Эндээс шууд m0 олвол m0. За энэ 2 хуваах 2 маань урагшаад үржих болох учраас 2e k болно. Тэнцвэр тэнгийн урд гараад. За V квадрат нь үржих байгаа учраас тэнцвэр тэнгийн урагшаар бол хуваах болно. Хуваах нь V квадрат. За шууд тоо өглөд орлуулъя. m0 тэнцүү 2-ыг үрждэг нь 5 үрждэг нь 10-ын хасах 21 зэрэгт. Хуваах нь за 500-ын квадрат чинь 25-ыг үрждэг нь 10-ын 4 зэрэгт болно. За харин физикт маш 10-ийн олон зэрэгтэй стандарт тоонуудыг үржүүлж хуваах үйлдэл маш их гардаг. Тэгвэл бүх тоогоо стандарт хэлбэрт бичиж хагаад сул тоонуудыг үржүүлж хувагаад хариуг нь гаргасан дараа 10-ийн зэрэгтүүдээ мөн адил үржүүлж хувагаад хариуг нь гаргачвал тэгж утгад хялбар байдаг. За одоо бүгд тоо хариуг нь бол. Шууд тоо хариуг нь хэд гарах нь вэ? 5-ны 2 буюу тэг 10-ны 4 үрждэг нь 10-ын энэ дээлтэй хасах 21 зэрэг доор нь нэмэлт 4 зэрэг байгаа учраас хооронд нь хасахаар хасах 25 зэрэгт килограмм гарна. За номны хариултаа тааруул. Энэ юу? Номны хариун дээр А хариун дээр m0 тэнцүү 4-ыг үрждэг нь 10-ын хасах 26 зэрэгт килограмм гэсэн байна. За энэ хариултаа тохирж байгаа учраас яг А хариу.